Оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтийг Mongolia STM-ээр дамжуулан 3 дугаар сарын 14-ний хүртэл хүлээн авч байгаа. Та оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтэд илгээж амжсан уу? Оюутан цэрэгтээ бүртгүүлсэн болов? Би оюутан биш байхгүй юу? Тэгвэл ямар дуу сонсож байгаа? Йоо. Аделийн Rolling гэдэг. Баярлаа. Амжилт. Төгөлцсөн шүү дээ. Цэрэгт яваад ирсэн. Явчаад ирсэн. Би оюутан цэрэгт явсан шүү дээ. Амьдсан байгаа. Бүртгүүлсэн. Ийм Монгол. Ийм Монгол яваад ирсэн. За ямар нэгэн асуудал байсан уу тэр үед? Купаг. Ийм Монгол яваад бүртгүүлсэн. Ийм Монгол яваад. Ийм Монголоор оюутан цэргийн бүртгэлсэн өгөр нэрж бүртгүүлсэн. Тэгээ ийм Монголоор бүртгүүлж байгаа. Энэ жил болохоор нөгөө 2 болон 3 дугаар курс ихнэ явдаг болж эхэлж байгаа шүү дээ энэ жилээс. Тэгэл тэсвэр атаажл. За хүмүүжил хүний үгийг дааж сурна хүлээстэй болно. Ер нь бол бүх талын мэдлэгийг л цэргийн нэг жилээс бол мэдэж авсаа. Энэ бол тэсвэр хатуужл тэгээд хүнээс үг дааж сурна. Тэгээд хүний үг авч сурна. Тэгээд ер нь бол тэмэрхүүллээд ирсэн юм даа. Одоо тэгээд явах боломж байгаа дээр яваарай л гэж хэлдэг. Ирэх хүн болж төрсэн хувьд бол цэрэгт явна гэдэг үнэхээр сайхан зүйл. Тэгэхээр нийт оюутан залуус бол үеийн гэхээр нөхдөдөө за мөн жилийн албанд явж байгаа хүмүүстээ ч гэсэн цэрэгтээ бүртгүүлээд тэр зам оюутан байх юм бол оюутан цэрэгтээ бүртгүүлээд бас цэргийн анхан шатны мэдлэг болон эх орноо хамгаалах гэдэг дээр сайхан үйлийг бүтээгээрэй гэж хүсэх байна.